Тэгэхээр усаа яаж хүргэх талаар усны нөөц экосистемийн алдагдлалд хичнээн доллар бид алдах вэ? Дараа нь тэрийг нөхөн сэргээхэд яах вэ гэдэг дээр одоо хариулт байхгүй байна. Тэгэхээр Баярбаатар гишүүний хэлж байгаагаар усны нөөцөө сайн тогтоох хэрэгтэй. Экосистем яаж алдагдах гэдгийг наривчлан тогтоох ёстой. Сая бид нар нэлээд олон яамны өргөтгсөн бүрэлдэхүүн хятадд очиод ирсэн, анхаа мужаар орсон. Тэнд 5 жилийн турш нэг нуурыг нөхөн сэргээж байна. 400 сая доллар гарчаад дахиад 250 сая доллар хэрэгтэй гэж байна. Усны шууд ирдэг байснаа ирэхэ болсон тэр усны шувууг буцааж тэнд авчрахын тулд маш их мөнгө хөрөнгө зарцуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар эн чинь их мундаг өстө үнэхээр одоо хэрэгтэй төсөл их үнэтэй төсөл гэж давхичаад дахин нөхөн сэргээдэг экосистемээ битээ алдаасай л гэж бодож байгаа. Говийн бүсд бол экосистем бүрэн алдагдсан. Тэгэхээр говийн гишүүний хувьд устай газрын усыг хайр